Ээжи хүн заримдаа гонд цөхрөх юм. Эсвэл би буруу зүйл хийгээд байгаа ч юм болов. Бусдад хайрыг дуулах жаргал минь болохоор буруу бусдаас биш өрөөсөө хайжинд хүрсэн юм. Гэрэл рүү тимүүлээ сэтгэлийн минь хүч тундрах юм. Мэн үечихүн яах ёстой вэ? Эчин хүүгээ мэднэ гониглах хэрэггүй. Хөлмөр бавч би дуулах болно. Урмаар дүүрэн өдрөө цаанан олон би Сайхан чиг залуу пайсансан амэн санаалдах төдий хугацаанд өдлөхийг мэдсэнгүй. Хамгийн сүүлд би хийзээ таньтайгаа хамтдаа халуун зүрхний хамсар дэлгэн ярьж сууснаа мартжээ. Оригоо хагаслаа намайгаа дурсан амэн бэнураваа хүн очиж байна. Ажил чинь их байлгүй дээ авда буусана зов. Ямар их хайртай гэдгийг яг одоо тань хэлхийг хүснэ. Аав охиныг анх төрөхөд баярлсандаа уйлж байсан. Тэнгэр шиг цэнхэр нүдэ нээж ааваа гэж дахин дуудахад дахиад л уйлсан. Ээжтэй хэлдэггүй бяцхан нууцаа шинэн ярилцдаг. Хонгорхон охин минь аав нь чамдаа хязгааргүй хайртай шүү. Аав нь охиноо тэрч ирэхлүүлмээр байна. Охин нь надад том басан шүү аваа. Гэхдээ чи аавдаа нэлхаараа гэрэлгээ миний үрдийн нархан хүүгээ би заримдаа цагны зэмлэгтэй хүн шиг хүн болоосай гэсэндээ хэлдэг юм үрмэн. Алтайг минь чи битгий давтасаа гэхдээ аав нь чамайг хичээл номдоо шамхыг хүсдэг юм. Болохыг аван хүснэ. Аван чамдаа үнийг хэлэх гэж хүсэх юм. Авдаа би хайртай гэж хэлэх гэсэн юм. Ирээдүй өмнө чинь нархан байна. Энэ бүхнээ би хүнтэй хэлхийг хүсэ.